Нэгдүгээр бид нар одоо яг энэ эрүүлсэн материалуудаа танилцж байгаа. Тэгэхээр биднэрт нэг асуудал байгаа нь хуулиндаа ч гэсэн бид нар дээрлэхэлт буюу бүүлийг дарамт буюу хараасмент за хүчирхийлэл гэмт хэрэг гэдгүүдэд ялгамжтай тодорхойлоод тухай бүрийнх нь тухай бүрт нь тохирсон урьдчилан сэргийлэлт эрсдэлтэй байвал ямар ажил хийх юм, хариу арга хэмжээ нь ямар байх юм, эргээд сэргийн засахын тулд юу хийх юм гэдэг ийм матрикстай ийм одоо тооцоололтой төлөвлөгөөг би ерөөсөө олж харахгүй байгаа юм л та. Бүгднгийн дээрлэхэлт гэдэг нэг тоон дотор хийчээд энэ дотор ч хүчирхийлэл нь ч яваад, дарамт нь ч яваад янз бүр болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар бодлогын нэг ийм цэгцтэй ийм одоо шийдлийг одоо гаргачмаар байгаа. За яагаад тэр аюулгүй сүлжээ дээр үндэсний датаг ашиглах тухай ярьсан бай гэхээр тухайн нэг хэрэг гарахаар нэг шинэ систем бий болгоод нэг шинэ ажил эхэлдэг. Тэгээд тэрнийх нь үр нөлөө нь үлдсэн маш одоо дутагдaltaй харагдаад байдаг юмыг бид нар олон жил харсан учраас одоо байгаа энэ төрийн мэдээллийн системүүд, одоо байгаа халамж хорооны нийгмийн ажилтнууд, одоо ажиллаж байгаа сэтгэл зүйч нар ямар мэдээлэл хоорондоо солилцож байгаа, ямар тогтолцоог ашиглаж байгаа гэдгийг харж агаад тэгээд тэрийг уйлдуулах талаар ярихгүй бол цоо шин зүйлийг хөрсөн дээр буулгахаас илүү байгаа зүйлээ сайжруулах дээр бид нар ажиллахгүй бол үр нөлөө нь бас одоо ингээд хий хоосон болох үдэ гэдэг санаа зовж байгаа учраас би түрүүний асуултыг асууж тодруулаад байгаа. За нөгөө талдаа сая би хэлсэн аль нь дээрлэхэлтийн, аль нь дарамтын, аль нь хүчирхийллийн, аль нь гэмт хэргийн гэдгээ бид нар энэ дэр ялахгүй бол хүүхд хамгаалж ин гэдэг нэг тоон дотор бүгднийг ингэж хийчээд сургуультан ч гэсэн бүгдийн нэг тоогонд, аян хийсэн ч бүгднийг нэг тоогонд хийчихэр хүмүүс ялахгүй байна. Ялахгүй байна, холилдоод байна тий. Тэгэхээр энийгээ зэгцлээч гэдэг байгаа. Сургууль дотор дээрлэхэлтийн эсрэг бодлого гэдэг бол тусдаа байх ёстой. Хүүхд хамгаалалтын тухай хамгаалах бол хамгаална гэж хамгаалж байгаа байхгүй. Тухайн хэрэг явдал болоход хамгаалж байгаа. Урьдчилан сэргийлэх бодлого бол сургууль анханасаа л жижигхэн эрсдэл гарч ирэхэд л арга хэмжээ авах хэрэгтэй байхгүй. Хөө яагаад чи ингэж энэ ийм байж болохгүй гэдэг арга хэмжээ авах хэрэгтэй. Баг дээр нь. Тэгэхгүй одоо бүр ийм хүнд байхад нь тэр хүүхдүүд жишээлбэл өнөөдрийн нийгэмд гарсан хэрэг бол ийм хүнд нөхцөлд ирж байна гэдэг бол энэ илэрсэн нь энэ болохоос биш илрээгүй өчнөө дарамт хийсэн биш тараа. Илрүүлээгүй өчнөө дээрлэхэл бид нар өнөөдөр дахиад гарч ирнэ. Энэ чинь зөвхөн биднэрт харагдаж байгаа мөсөн уулынх нь орой. Тэгэхээр бид нар энэ дээр энэ хүүхд хамгааллын бодлого чинь өөрөө үе шаттай баймаар эрсдлийн түвшин дээр түрүү энэ тайлан дээр харагдаж шít эрсдлээ гэж үнэлсэн байна. За дээрэс нь янз бүрийн төрлийн ийм дарамт, дээрлэхэлт, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд насан туршдаа эдгэшгүйгээр бие, сэтгэл санаа, нийгмийн харилцааны гэмтэлтэй болтгоо. Тэн дээр бид нар эргэн сэргийн зас гарах хэмжээг огт автгүй. Ер нь бид нар 3 дахь, 2 дахь урьдчилан сэргийлэлтийг огт одоо ярихгүй орхигдуулаад байгаа нь бас нэг асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бол эргэн сэргийх тухай асуудал ярьж байна те. За оронд нь хиймэлүүлээгээд өгчээ гэдэг шиг. Тэгвэл сэтгэл зүйн хувьд бэрхшээлтэй болсон хүүхдүүд насан туршдаа ажилдаа болохгүй, хамт олондоо болохгүй, гэр бүл болоход ч асуудалтай, өөрийгөө өргөж буруутгадаг, өөртөө итгэлгүй ийм болж төлөвшөж байгаа байхгүй, ийм том хүн болж байгаа байхгүй. Эргээд эдгээр дахиад өөр хүүхдүүд ээж аа болно. Тэгэхээр бид та бүхнээс юу хүсэж байна гэхээр хэрвээ шаардлагатай бол хамтарч ажиллая. Үе шаттай матрикстай төлөвлөгөө гаргая. Энэ хууль зүйн нэр томьёонуудаа ялгая. Алийн гэмт хэрэг гэж тодорхойлоод тэр хуулийнх нь хүрээ рүү аваачих юм. Алийн дарамт гэж тодорхойлох юм. Аль нь хүчирхийлэл гэж тодорхойлох юм. Аль нь сэтгэл зүйн дарамтын, аль нь сайбер бүлий гэдэг тодорхойлцоод бүх тодорхойлсон шат бүр дээр аль нь урьдчилан сэргийлэлт байх ёстой. Аль нь дараах, сэргийн засах юм байх ёстой. Дээрлэхэлт өртсөн жижигхэн жигсэндээ анги дээр дарамтласан хүүхдэд сэтгэл зүйн сэргийлэлт огт байхгүй ч манад одоо. Тэгэл өөрийгөө тайвшруулаад ээж нь аргадаал тусдаг. Ийм л нөхцөл. Баярлалаа. Яг энэ сарамжлын гишүүний хэлсэнтэй холбогдуулаад энэ яг биднэрт дээрлэхэлт гэж юу юм, дарамт нь юу юм, яахаараа гэмт хэрэг рүү орших юм гэдгээ маш сайн тодорхой болгож өгөхгүй бол одоо бидэн дээр ирж байгаа бид нар чинь энэ үргэлжлэн байнгын орон дээр үрдлүүд, гомдлууд ирж байгаа шүү дээ. Deep petition дээр ч гэсэн бас энэтэй холбоотой асуудал нийтийн өргөдөл үүссэн байгаа. Тэгээ ингээ явахаар хүүхдүүд маш тийм далд одоо хохирогч нар ихтэй. Тэгээ хиллээгээд яхаа улам л би бүлийдүүлнэ. Хариуц тооцдгүй шүү дээ. Заавал одоо юу гэдэг бие махбодын хохирол байж л эн чинь цаашаа яваад байна. Сэтгэл зүйн хувьд би дарамтанд ороод сэтгэлээр депресд ороод те ингээ байж хахад хариуцлага тооцож чадахгүй бол би хилээд дахиад илүү л депресд орж хохирохын одоо нэмрээ яршиг гэд гарч ирж энийгээ хохирогч болсноо хэлж чадахгүй байгаа олон 10 хүүхэд байгаа тухай энэ асуудлууд бас яваад байгаа үргэлжлэн. Тэгэхээр хууль зүйн сайд энэ дээр байгаа дээр та энэ дээрлэхэлттэй холбоотой хууль эрх зүйн орчныг нэг дахиж хараач.
Энэ асуудлыгаа бид нар ингээ харсаар бат мэдээж урьдчилан сэргийлэх ажил хийн. Энэ бол хамгийн чухал асуудал. Нийгэм рүүгээ чиглэсэн энэ бол ийм цогц зарах хэмжээ гэдэгтээ бид нар санал нэг байгаа. Эдийн засгийн хувьд ч гэсэн, гэр бүлийн хувьд ч гэсэн, хөгжлийн хувьд ч гэсэн хүүхдүүдэд бид нар яаж чөлөө цагаа зөв өнгөрүүлдэг болгох гээд олон юмыг бид нар хийж яж байгаа. Гэхдээ хамгийн тодорхой болцоо одоо тэгвэл энэ дээр хийдэл гараад байгаа юм байна гэдэг асуудал дээрээ бас хууль зүйн сайд энэ дээр байгаад байнгын орны одоо энэ дээр хилцэж байгаа асуудалтай холбоотой энэ асуудлыг бас хууль зүйн хүрээнд хараад ялгаж ялгамжтай байдлаар үүсгээд хариуцлага тооцох механизм дээр юун дээр алдаа хийдэл гараад байна гэдгийг хараач гэдгийг бас хэлмээр байна. Баасан жаргал гишүүн